урлагийн үзлэг болдог штэ. Тэрэн дээр би дуулж чаддаггүй, бас нэг их бүжиглээдгүйгээд байдаггүй. Тэгэд голдуу ингээд би хөтлөн тэгтээ тэр шүлгүүдээс бас уншина. Өөрөө бол одоо бараг 9-р ангид орсон байна. Анхны шүлгээ биччихсэн. Ганц үг гэдэг шүлэг биччихээд тэрнийгаа шүлэгч гэж оошоосон юм байхгүй. Би ингээд биччихлээч гэх юм байхгүй. Орхичоол тэгээд гараад тоглоод яваад гисэн. Анхнаасаа шүлэг надтай хамт төрсөн. Би шүлэгтэй хамт төрсөн юм шиг миний ойлголт мэдрэмжинд тийм л байсан. Шүлэг бичих нэг тийм онцгой чухал бусдаас содон эсвэл нэг их тийм гавьяатай бахархалтай эсвэл гунигтай эсвэл ингээд өөр байна гэдгээ ер нь ойлгохгүй мэдэхгүй. Түүнээс ямар нэгэн байдлаар хүчлээд ч юм уу бичих ёстой гэд ч юм уу те хэн нэгнээс үүрэг даалгавар авчаад ч юм уу бичээгүй. Агуу орчлон өчүүхэн бүү амьдрах гэж тэмцэн буй эр хүний хайрал асгарах гэж мэлмэрч буй эм хүний хайрал ангирхан үрчин торойтол үлдэх амьдралыг хайрал ханд нөхдийнхөө дааж ядан унасан нулимсээ хайрал агуу орчлонд өчүүхэн бүү амьдраа. 89-90 онд Говьалтай аймагт байдаг одоо сүмийг хийдийг сэргээн бариад тэр хийдийн нээлтэнд ташаалбар агш охинтойгоо очиж байсан. 80-аад оны төгсгөл 90-ад он гэдэгт ч одоо аймгийн төвд ингээд олигтойхон юм ресторан байхгүй. Тэгэд ингээд хотоос ирсэн зочдыг аймгийн захиргаанд ажилладаг юм албатын хилцээний даргандар нь ээлжилж гэртээ ингэж хүлээж авч за танаах одоо ерөнцөнд орж явах өнөөдөр үдий хоол өгье шүү. Орой буудалд нь хоол тэдний хүргэж өгье шүү гэдэг ч юм уу те ингээд хуйрлцдаг байсан юм шиг байгаа юм. Тэгэд манайд нөгөө ээлж нь таарад ирж хоол идэх үеэр нь би орж гараал нэг хөх украин дугуйч хэрцэн нэг охин л тоос шороотойгоо гүйж явахгүй юу та. Тэгсэн чи ээж хүй чи хурчрээдээ яруу нарч ирцэн байна нэг шүлэг хилээд нөгөө бичсэн шүлгээ уншаад таач гээд хүүхдүүд гадаа ингээ миний нэрээр хашгираад байдаг. Одоо гараад ирээчээ тоглоё гэд тэгсэн чинь би тэнд ингээд шүлэг унших үүрэг хүлээсэн нэг юм ойлгохгүй. Тэгэд маш яарал хэлчихэд тэгэл гараа авчижсэн. Тэгсэн чинь миний нүрлөө ингэж хараад ингэж их царж ингэж сонсож сууж яснаа. Энэ хүүхдийг сургуулаа төгсгөр нь над руу явуул гэд. Тэгтээ бүр шууд хуруугаараа ингэж нүрлөө зааж хэлжсэн. Монгол хэл уран зохиол бол одоо төрмөл тийм ээ төрмөл байсан байх гэж боддог. Тэрнээсээ илүү би өөрөө айлгуур математик, физик, геометри хичээлдээ үнэхээр сайн байсан. Ер нь бол нэг дээр л зогсож байдаг. Тэгээ баруун бүст болдог олимпиадуудад ер нь эхний 3 байранд зогсож байдаг. Тийм байсан аав маань намайг одоо өөрийнх нь мэрэгжлийг буюу эдийн засгийн чиглэлээр явна гэж найдаж боддог байсан. Бидний тэр 10 дугаар анги төгсөж явах хүчийг сонин шүү дээ. Монголд ардчилсан хувьсгал гараад нийгмийн өөрчлөлт таасайгүй ингээл салхин үнэртэй үндэсний телевизийн мэдээний хөтөлбөрийг тогтоол ингээл бүтэн суугаад үзэхгүй ч гэсэн оровч гаравч нөгөөхөө ингээд сонсоол. Тэгээ би нэг л өдөр үгүй би сэтгүүлч болно гэж шийдэжсэн. Тэгээ айлгуур физикийн багшийнхаа урмыг чугалж байсан. Аав маань ер нь ямар ч тохиолдолд одоо бидний шийдвэрийг маш их хүндэтгэж үздэг. Тэрэн дээр ингэж нэг өөрсдийнх нь хүсэл тэмүүлэл дээр ингэж үлдээж чаддаг, зогсоож чаддаг. Тийм хүн л дээ. Тэр жил намайг төгсдөг жил сэтгүүлчийн анги ирээгүй. Би ч 10 дугаар анги төгсөж байхдаа аймагтаа эхний 6 дээр үлээ жигсэж байсан шүү дээ оноогоороо. Тэгсэн хэрнээгүй би тэгвэл явахгүй гэд яваагүй. Тэрний дараа жил нь шийдвэр гараад одоо баруун бүсийнхнийг одоо Монгол Улсын их сургуулийн ховд тагс салбарт сургана гэсэн одоо журам юм уу шийдвэр юм уу гараад тэгээд ховдын их сургуульд сэтгүүлч утга зохиолын ажилтны анги ирж байсан. Тэгээ би тэр хүртэл нэг жил юу хийсэн бэ гэхээр Алтан хөгжил сонинд нэлээд хэдэн сар ажилласан. Анхны цалингаараа нэг тийм ногоон өнгөтэй ноолуурын цамц авч өмсөөл. Миний анхны цалин 980 төгрөг байсан. Тэр ноолуурын цамц 980 төгрөг. Тэгээд би бүх цалингаараа нэг ноолуурын цамц авч өмсчөөл сэгсэдэл гүйж явдаг тийм хинэггүй охин байсан.
Монгол Улсын их сургуулийн хов татах салбарт очиод бас зүгээр байгаагүй. Одоо ботход бас л ингээд гал маналзуулж л явдаг байсан юм билээ. Авар нь дээд ангийнхаа оюутнуудтай нийлээд хичээл хайлтсарлаж ирсэн. Тэгээд тэр үйл явдал бараг 2 сар үргэлжлээд үндсэндээ одоо ховдын багш их сургуулийн хичээлүүд ингээд орхоо болоод зогсож ирсэн. Тэгээд бидний тавьж ирсэн шаардлага юу юм бэ гэхээр давтагдсан юмнууд заагаад байна. Тийм болохоор хичээлийн багт хамжийг шинжлэхгүй бол бид нар хичээлдээ орохгүй гэж цуцаад. Гэтэл тэр үеийн цаг үеийн нийгмийн ямар үлээ дээ. Одоо оюутнууд ингээд хичээл хаялт бүтэн 2 сар зарлаад ингээд суучих нь байтугай ингээд багшийнхаа өмнөөс эвгүйхээ харахад чи яагаад байгаа юм гэдэг ийм нийгэм цаг үе байлаа шүү дээ тий. Тэгээд тэрэнд би нэлээд тийм голлох үүрэгтэй оролцож байсан. Тэгээд ээж маань ирээд тэгээд танаа өх ингээд хот руу шилжих шаардлагатай байна. Санал тавьж ирсэн. Тэр одоо шаардлага гэх үү, болзол гэх үү, боломж гэх үү те тэрнийг хүлээж аваад хотод оюутан болж ирж байсан. Тэгээд ах маань өмнө нь төрүүлээд ирсэн оюутан байсан болохоор хатаа хөтлөлцөл ирж ийлаа. Тэгээд эренгүүтээ одоо ташаалбар багшийн гэрийнхэн нууц руу утастаад бор хөх их цуцаа аваад тэгээд цаашаа чиний яриад байсан говь алтай өх ирсэн байна гэд. Тэгсэн чинь ташаалбар багш цуцаа авангуудаа та хоёр одоохон манад хүрээд ир гэд. Тэгээд 11 дээр хороолт тэдний гэрт яваад очсон чинь баахан залуу яруу харагчд. Тэгэхэд ташаалбар багш ингэж хэлжсэн. За чи хаана ирв гэхээр би ингээ Монгол Улсын их сургууль руу юм юутай ирсэн гэд. Зохиолчдын хорооныхоо дэргэд анх удаа ингээд Горькигийн төвшний сургуультай болох зорилго тавьсан. Тэгээ энэ сургуульд чи орж сураа. Одоо маргааш нь ихэд үндсэндээ шийдвэрээ гаргаад нөгөө Монгол Улсын их сургууль дээр очих, эрхэм бичгээ тэврээд очих хэвээр хүн чинь Дорн дахины утга зохиолын их сургууль дээр очсон зогсож байлаа. Нөгөө 2 дугаар курст шилжин орох хэвээр би гэдэг хүн чинь дахиад 1 дугаар курсээсээ эхлээд 2 жил болцсон юм биш үү? Тэгээд оюутан болж байлаа. Сургуулаа төгсөөд гарахад аль эрт би өөрөө одоо аваачиж өгөлгүйгээр би тэр тал дээр үнэхээр хэнэггүй. Одоо ингээд шүлгээ хэвлүүлгээл, гүүгээл байдаг төрлийн хүн бас биш л дээ. Нөгөө багш нар маань аваачаад ингээд өгчдөг. Тэгээ ил товчоон дээр хэд дахин баахан шүлэг гарцсан одоо ардын эрх мэрх гэдэг ингээд шүлэг арын нүрэн дээр шүлэг нийтэлдэг сонингууд дээр зөндөө шүлгүүд маань хэвлэгдсэн гэдгийг би төгссөн хойноо мэдчихэж үлээ. Яагаад гэсэн чинь яг төгсөнгүүт ингээд манай сонинд ирж ажиллаач чи манай сонинд ажиллах ёстой шүү дээ гэдэг ийм саналууд 2-3 саналууд иржсэн. Сонноос авч байгаа цалин маань байртай болох найдварыг төрүүлэхгүй байсан болохоор би казинод одоо бараг жил шахам ажилласан шүү дээ. Тэр үед би ингээд 600-650 долларын цалин авдаг гэсэн. Тэгээ өнөөдөр сонноос авч байгаа цалингаараа амьдарчдаг, нөгөө доллараар авч байгаа цалингаа хураадаг байсан. Шунсан бол би илүү ажиллаалах байсан. Бүр Монголоос гарan гартал нь ажиллах байсан байх. За боллоо доо би ямар ч байсан нэг өрөө байрны мөнгө, нэг удаа номоо анхны шүлгийн номоо хэвлүүлчих мөнгө, хуучин ч гэсэн машин аваад унчих мөнгөтэй болчихгонгуудаа за болоо. Одоо юу ч унах юм гээл тэр ажлыг орхиод гарч ирсэн. Байртай болъё гэд яагаад ингэж ирс шийтсэн гэхээр хүү бит хоёр ингэж шингэлтэй дүүрэгт нэг айлын нэг өрөө түрээсэлж амьдарч исэн байхгүй юу хэдэн сар. Тэр айлын эзэгтэй нэг зөөлөн дуурсан юм ихтэй хэрнээ. Нэгэнт яг ороо суудсны дараа гинт би гэрийн төлхөрөө өгч чадахгүй. Гэт төлхөрөө өгөг. Бит хоёр нөгөө их ажиллаа дуусгачаад гэртээ орох гот төлхөр байхгүй. Нөгөө эмэгтэйг эрхийн хүлээгээ гадаа суучдаг гэсэн.
тэр эмэгтэй тэр нялх хүүхд хөтөлсөн хүнийг ямар байдлаар ингээ гадаа гудамжинд хүлээлгэж байснаа хэрвээ сонсвол гимших болов эсвэл яадий гэж тэр үеиг шигэ бодох болов би мэдэхгүй байна. Ер нь бол түрээсийн байр царайчилж амьдрна гэдэг чинь тийм амаргүй шүү дээ. Тэгээд тэгэхэд би шийдээд би энэ казинод ажиллана гэж шийдэж ирсэн. Хүнсний 4-р лүрэнд жижигхэн нэг өрөө байр. Гэрээ тогтчулчаад номоо хэвлүүлгүй тхүү номоо хэвлүүлчихэд гэрээ багаар тогтчулах уу гэдэг сонголт ирж ирсэн. Тэгээ мэдээж хэрэг би сүүлийнхэн сонгосон. Одоо аягүй сайн санд хүү битэрийн огт суудаггүй нэг сандал байсан. Яа тэгвэл тэр сандал дээр гурлын хавт халдаг байсан. Тэр сандал битэрийн үед гамбан зэсэн. Гихчлэнгийн ингээд дурсах юм бол амьдралын энэ баялаг төөх, энэ гайхалтай сонин гой дурсамжууд амьдрал их сайхан шүү дээ. Шөнийн 12-1 цаг хүртэл казинод ажиллачаад өглөө нь 8-9 цаг сонин дээрээ зогсож идэг байсан. Зогсолтгүй ажиллаж байхад тодорхой хэмжээгээр хүний амьдрал өөрөө ингээд өгсдөг шүү дээ. Би өнөөдөр сонин бүр хайжгаад казинод ажиллаж бас болох байсан. Ингээд пүүл цагаар ажиллаад бүр илүү цалин байлаа авч болох байсан. Тэгээгүй би ер нь оюун санааны амьдралаас, бичиг засны амьдралаас бүр цаанаасаа хизээч салж чадахгүй юм билээ. Тэгсэн бол би хоосрох байсан. Тэгсэн бол миний сэтгэл зүрх тэр хов хоосны дунд тэнүүчилж төөрч ингэж харанхуй ман дотор орцсон юм шиг ингээд би үнэхээр утгаараа өнчрөх байсан. Хүүхдийн хичээл тарангуут би амарлаа гэд яваад өгдөгс. Тэгээ үгүй чи ингээд хөдөлмөрийн хуулиараа чи тэд тоног амрах ёстой хэрнэ үгүй. Би 100 өөр юм бичнэ. Гэт тэгвэл чамаа халлаа хэрэг тэг халчих гэж хэлчээ яваад өгдөг. Тэг би ингээд 6 сарын 15 ингээд хүүхдийн хичээл тарахад хүүхдэд дагуулад явчаад 9 сарын 5-нд буцаж ажилдаа ордог. Тийм дураараас түлж байсан. Тэгээ нөгөө хэд маань халаагүй байдаг. Тэгээд одоо тэгэж явсны одоо хүчээр тэр өгүүлгийн номнуудыг чинь бас биччихсэн шүү дээ. Тэр дараагийн шүлгийн номнуудыг бас эмхтгэжсэн. Би ингээд 9 сарын 1-ээс 6 сарын 15 хүртэл амралтгүйгээр ажилласан. Тэр байтугай илүү цагаар ажилласан. Тэр байтугай амралтын өдөр ажилласан. Даваагаар их сонин гарахын тулд бүтэн сая өдөр бүтэн ажилладаг. Хагасаа өдөр Улаанбаатарт ямар нэгэн олон нийтийн арга хэмжээ болох юм бол хагасаа өдөр сурвалжлаад гүйж явдаг. Тэгэхээр амралтын өдөр надад байгаагүй, амралтын цаг байгаагүй. Тэгвэл би тэрнийга бөөнд нь 100 авъя. Тэгээд би уран бүтээлдээ тэр цагаа зориулдаг байсан. Хөвгүүдийнхээ үлмээд дэвсэх шүлэг. Энгэрт эрхэлж хормойд зүүгдэн. Эгэлхэн гэрт минь багтаж өссөн атлаа. Дэлхийн дээвэрт хараа сунгаж дэндүү алсад санаа хулждаг. Хөвгүүдтэй би хайртай. Эрхэн тухай уруул дэвсэн. Элгэнд минь харан эрхэмсдэг атлаа. Улс орон уугуул нутаг усаа уужим ухаанда твэрч хайрладаг. Хөвгүүдтэй би хайртай. Одоо үндэсний телевизэд эхлэх цаг гэд миний хөтөлжсэн нэвтрүүлэгч бас урлаг соёл талдаа нэвтрүүлэг байсан. Сонинд ч гэсэн би урлаг соёлын албаны сэтгүүлчээр анх орсон шүү дээ. Хатмуухийн лэгдэн гэж үнэхээр сайн сэтгүүлч байлаа. Улс төрийн талын ямыг ингээд төв байр суурин дээрээс тэгээ маш хүртээмжтэйгээр ойлгомжтой бичдэг тийм сэтгүүлч байсан. Тэгээд анх ингээд парламентын чуулган үзэж агаад улс төрийн нийтлэл бичээд өгсөн чинь Эможен чи ус төрөл бичих юм байна да гэж хэлжээж үлээ. Гэхдээ би аль алийг хорхоогүй. Яагаад гэвэл хэрвээ утга зохиол урлаг талын юм хайчгаад дан ус төр бичсэн бол бас өнөөдрийн би байхгүй. Дээрээс нь би битэрхий хатуу болох байсан баг.
хүүхдүүдээ өсгөхөд маань аав ээж хоёр маань маш их тус болсон. Ээж аав хоёр маань байгаагүй бол хүүгүүдийг маань өсгөлцөөгүй бол би ч амжихгүй шүү дээ. Тэ аав маань биеийн тархан байхдаа ингээд за ер нь их бага хугацаа үлдсэн юм байна да гэдгийг мэдээд одоо бид нутаг руугаа говьалтаа руу явсан л та ингээд эргээд дахиад хизээч нутаг усандаа очихгүй гэдгийг аав мэдж байгаа юм. Бид бас аав маань дахиад хизээч энэ газар шороон дээр энэ хантай шин энэ хідэн хөх чулууны дунд хүл тавихгүй дээ гэдгийг бид бас ойлгоцсон явж байгаа. Тэг би ингээд ааваас суужж үлээ. Ааваа таны сүлийн мөч ямар байгаасаа гэж та боддог вэ? Таныг хаана одоо тавиасаа гэж та боддог вэ? Би сонсомоор байна гэсэн чи аав аль эрт бодцсон. Энэ газар дэлхий дээр 70 хэдэн жил хүн гэдэгч бас их гайхалтай боловч бузар амьтан юм да. Алхам тутамдаа хог тарж амьдралаа. Энэ олон жил энэ дэлхийн ертөнцийн дээр эдэлсэн, хэргэлсэн, өмссөн, унсан болгоно ингэж одоо ингээд үлдээж хог шиг үлдээж байгаа маань надад гэмшиг сэтгэл төрүүлж байна. Тэгэд өнгөрсөн хойнооч гэсэн би өөрийнхөө энэ одоо ядмагхан хөгшөрч муудсан одоо элэгдэж хуучирсан цогцыг хог болгож үлдээмээргүй байна. Аавыгаа ингээд шүтэн болгоод нутаг усандан шингээгээрээ гэж загчээсэн. Аава бид яг таны загснаар бүгдийг хийх болно. Та юунд ч битгий санаа зовоорой гэж амлаж исэн. Бид ч амлсандаа хүрсэн. Аав маань ч үнэхээр хэлэх үг одоо ингээд бидэнд үлдээх ёстой тэр сургаал, захиас бүх юмаа ингээд сэтгэл дүүрэн амьдралыг нэг дүүртэл амьдраад бутсан. Аавын маань үлдээсэн яг өөрийнхөө гараар бичээд үлдээсэн гэрээсэл байдаг. Өмч хөрөнгөлдөвдөө тийм байхгүй шүү дээ. Ер нь бол ингээд ээжигээ тэгж хайрлаарай, ээжигээ тэгээрээ, ээжигээ битгий ганцаардуулаарай гэсэн өгүүлбэрүүд маш олон байсан. Тэрнийг ингээд уншихаар яахаа аргагүй л ингээд уйлдаг та. Аавыг өнгөрсний дараа ээж маань нэг өдөр энэ эрчүүд гэдэг чи ямар сони юм бэ? Би чамд хайртай, чи үнэхээр үзэсгэлэн төгөлдөр, чи миний нэг энэ насны ганц хаан, би чамаа хизээж хаач орхихгүй гэж намайг 48 жилийн турш чихэн дээр маань, нүдэн дээр маань, сэтгэл дээр маань, зүрхэн дээр маань амьдралаараа сэлж бичиж явж жаад сүлийн мөчд намайг орхиод явчлаа. Аавыг өнгөрснөөс хойш ээж амьдрал утгагүй болсон. Яагаад тэр эмэгтэй хүн чи ерөөсөө дэрэгдэнд байнга хайраа илэрхийлж, сайдалцсан ч муудалцсан ч тэр нүмер нойлог халуундуулан халамж хайр одоо ингээд бүх юмаа илэрхийлж тийм хүн нь байхгүй болчихгонгод амьдрал нь утгагүй болчихдээ юм бэл. Уул нь ингээд сайхан үр хүүхдүүд нь ач зэнэр нь байгаад байдаг. Гэтэл аавал байхгүй л ээж амьдрал утгагүй болсон. Ээж маань одоо бас л биеийн таруухан байхдаа хэлжсэн хэрвээ би ингээд өнгөрчих юм бол намайг миний төрсөн газар гэхдээ аавынхаа нутгийг харагдах газар хөдөөлүүлээрэй гэж хэлжсэн. Бид ингээ энэ амьдралыг дуусгаад энэ нэгэн цагийн томилтыг дуусгаад нэгэн үеийн төрлийг илээгээд буцаж байгаа ч гэсэн бараагаа харагдах газар л бай да гэсэн нэг тийм сүүлчийн мөчид нэг юм насан туршдаа ханилсан ханиасаа зүүгдэж ингэж нэг сарвайж үлдэж байгаа нэг эмэгтэй хүний нэг тийм эмзэг өрөвдмөр нэг юм гимтцэн дальжиг үр шиг сэтгэлийг би тэгэхэд ээжээсээ олж харж байсан.
Би одоо жахан завсрын үеийг туулж байгаа. Эмээч биш, хадамч биш, нөгөө хөгшинч биш, залууч биш. Нэг сайхан нам суудсан ч юм шиг, үгүй ч юм шиг, нэг богино ванзал өмсч мөөр ч юм шиг, эсвэл бүр ингээд Монгол дээлтэйг ээл гүтэл мөөр ч юм шиг, нэг үсэн буурал ч юм шиг, үгүй ч юм шиг нэг юм завсрын цаг үед гаццсан. Тэгээд дээрэс нэмээд одоо би яг энэ нас, энэ цаг үеэ өөрийнхөө дур зоргоороо туулмаар байна. Хань маань гээл дэмэрч явах хэрэгтэй гэж бодогддөг нь штэ. Яг одоо 53 насны өндөрлөг дээрээс надад бол тэгж бодогддог. Магадгүй 60 нэлээд гарцсан хойно би юу гэж бодохыг таашгүй. Би зохиолч учраас, зохиолынхоо маш олон дөрүүдтэй хамт амьдардаг учраас, би яруу найрагч учраас, яруу найргийн тэр гайхалтай цахилгаан цахих мэдрэмжүүд дотор алхдаг учраас магадгүй өнөөдөр хүртэл үгүйлээгүй байх. Энэ бүхэн надтай хамт төрсөн энэ бүхэн хизээ нэгэн цагт байхгүй болох цагт ямар нэг юмар орлуулах гэж оролдож магадгүй. Яг одоо бол би надад хэн хүн заяадаггүй энэ бүхэн байгаа болохоор хэн нэгнийг өгүүлэхгүй, ямархан нэгнийг нэгэнд шунахгүй тийм дүүрэн амьдарч чаддаг гэж бодож байна.